Магадлал математик статистик үндсэн ойлголт өгөх видео лекцийг цовруул байдлаар хүргэж байна. Эхлээд эргээрээсээ шугамн загвар авч үзье. Үүнийг онлын үед бид өмнөх жилээр дэлгэрэнгүй үтсэн тул өнөөдөр зөвхөн хэрэглээ талаас нь сонирхож үзнэ. Энд интернет сүлжээний урсгалын прогноз гаргах зорилго тавилаа. Ингэхдээ сүлжээний урсгалыг хугацаа буюу оноос хамаарсан байдлаар илэрхийлье. Бид эргээсний шугамн загвар ашиглах тул хамаарлаг шугам функц байдлаар илэрхийлэх болно. Ингээд анхдагч тоо мэдээг харуул шугам бус харин илтгэгч функцийн хэлбэр харагдаж байна. Иймд сүлжээний урсгалын хэмжээг илэрхийлэх хэсэгчийг илтгэгч функцийн уруу функц болох логарифм функцээр хувиргав. Энэхүү хувиргасан өгөгдлөөрөө цэгэн диаграмм байгуулсан зургийн Б дээр харагдаж байна. Ингээд сүлжээний урсгалын логарифмыг оноос хамааруулсан эргээсний шугамн загвар зохиов. Энд R програмд өгөгдөл оруулах болон өмнөх слайд дээр үзүүлсэн шиг цэгэн диаграммад байгуулах тушаалд харгалзах код харагдаж байна. Харин энд загварын үнэлгээ хийх прогноз гаргах гарсан прогнозыг цэгэн диаграммаар харуулахаар бичсэн код харагдаж байна. Эндээс нэн тэргуунд анхаарах зүйл бол L-ийн функцийн формула аргументын утга юм. Тус аргументаар зохиосон загвараа дамжуулдаг. Тэгэхдээ хамаараа хувьсгчийг долгиондоо зураасан өмнө үл хамаараа хувьсгчдыг ард нь бичдэг. Бас сүлжээний урсгалд харгалзах хувьсгчийг логарифм функцээр шууд хувиргасныг анхаарна. Иймэрхүү байдлаар загвараа томьёолж оруулдаг. Гарсан үр дүн буюу прогноз түүнийг харуулсан цэгэн диаграммыг дараагийн слайд дээр харуулъя. Сая гаргасан прогнозыг цэгэн диаграмм дээр улаанаар дүрслэв. Түүнийг харуул залгаас дээр огцом үсэрсэн байна. Энэ нь бидний авч үзэж буй загвар одоогийн нөхцөл байдалд тохиромжгүй байгааг илтгэж буй явдал болохыг хэлэх хэрэгтэй. Ийм дөөр загвар авч илүү үнэмшилтэй прогноз гаргах зорилт тавья. 1-р ирэмбийн шугамн загвар зохимж муутай байсан тул 2 болон 3-р ирэмбийн олон гишүүнт хэлбэртэй загварууд авч үзлээ. Эдгээрээс куб зэргийн олон гишүүнт ашигласан загвар арай илүү байна. Гэхдээ тус загварын хувьд 1995 оноос хойшх мэдээг л ашигласан гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймд интернет сүлжээний урсгалын хэмжээг прогнозлохын тулд эргээсэн шугамн загвараас өөр загвар ашиглая. Энэ ташрамд дурдахад янз бүрийн статистик загваруудаас чухам алийг сонгож хэрэглэх вэ гэдэгт уул суурьтай хандах хэрэгтэй. Тодорхойлбол судалж буй зүйл буюу өгөгдлийнхөө мөн чанар ба загварын шинж чанарыг харгалзаж үзнэ. Манай өгөгдлийн хувьд тухайн нэг онд харгалзах утга нь өмнөх оныхоос хамаарах буюу бидний үзснээр хамааралтай хувьсгчдийн дараалал байгаа билээ. Иймд үүнд нь тохирсон автоэргээсэн загвар авч үзцгээе. Эргээсэн шугамд сонгодог загварын хувьд хамаараа хувьсгчийн утгуудыг хамааралгүй гэж тооцдог. Гэтэл сая жишээ болгон авсан интернет сүлжээний урсгалын утгууд өмнөхөөсөө хамааралтай билээ. Үүн шиг цаг хугацаатай уялдсан хамаарал бүхий хувьсгчдаас тогтох процессыг статистикт хугацаанд цуваа гэдэг. Хугацаанд цувааны олон янзын загвар байдгаас манай тохиолдолд автоэргээсэн загвар тохирно. Слайд дээр буй томьёогоор илэрхийлэгдэх загварыг P ирэмбийн автоэргээсэн загвар гэдэг. Тус загварын хувьд санамсрын хувьсгчийн утгыг өмнөх P хүртэлх хувьсгчийн утгаас хамаарна гэж тооцдог. Ингээд интернет сүлжээний урсгалын хэмжээний прогнозыг автоэргээсэн загварын тусламжтай гаргаж үзье. Сүлжээний урсгалын эх жилийн хэмжээ зөвхөн энэ жилийнхээс хамаарна гэж таамаглавал энэ нь автоэргээсэн загварын ирэмб P нэгтэй тэнцүү гэсэн үг болно. Загвар ирэмб тодорхойгүй үед түүнийг автокорреляц ашиглаж тогтоодог. Авт гэсэн үг өөрөө гэсэн утга илэрхийлдэг тул автокорреляц гэдгийг хувьсгчийг өөрийг нь өөртөө холбож авч үзсэн корреляц гэж ойлгоно. Жишээлбэл 1-р ирэмбийн автокорреляц нь тухайн нэг утгыг түүний яг өмнөх утгатай хослуулж авах байдлаар үүсгэсэн хоёр хэмжээст холбоост төвөрийн корреляц юм. Мөн автоэргресс гэдэг нь өөр дөр нь тулгуурласан эргресс гэсэн утгатай. Загварын томьёолыг харахад ч энэ нь тодорхой байна. Энэхүү интернет сүлжээний урсгалын автокорреляцыг олоод гарсан үр дүнг цэгэн диаграммаар харууллаа. Диаграмыг харуул 1-р ирэмбийн автокорреляц хангалттай өндөр харин дараагийн хэдэнд бараг тэгтэй тэнцүү байгаа тул автоэргрессэн загварын ирэмбийг нэгтэй тэнцүү гэж болно. Энэ нь өмнөх слайд дээр таамагласантай тохирч байна. Автоэргрессэн загварын үйл мэдэгдэх параметрууд буюу B коэффициентуудыг хамгийн бага квадратын аргаар хэрхэн үнэлэхийг энд харууллаа. Улмаар гарсан үр дүн буюу загварын параметруудыг үнэлэгдсэн утгуудыг 1-р ирэмбийн автоэргрессэн загварын томьёонд орлуулж бичгээд слайдын төгсгөл буюу илэрхийлэл гарна. Өмнөх слайд дээр үнэлсэн автоэргрессэн загвараа ашиглаж дараагийн 5 жилийн прогноз хэрхэн гаргахыг энд харууллаа. Гарсан прогнозыг цэгэн диаграммаар үзүүлэв. Тус прогноз шугамн загвар ашигласнаас илүү үнэмшилтэй байна гэдэгтээ хэн ч маргахгүй бизээ. Хамаараа хувьсгч нь бинар утга авдаг дискрет сансрын хувьсгч байдаг эргээсэн загвар авч үзье. Энд хамаараа хувьсгчийг Y, үл хамаараа хувьсгчийг X гэж тэмдэглэв. Y хувьсгч нэг утгыг P магадaltaгаар, тэг утгыг нэгээс P магадaltaгаар авдаг гэж тооцвол түүний математик дундаж P-тэй тэнцүү байна. Хэрэв Y хувьсгчийн математик дундчийг X хувьсгчийн утгаас шугам байдлаар хамаардаг гэвэл эсвэл тэгээс бага эсвэл нэгээс их утгатай буруу прогноз гарах талтай. Үүнээс зайлсхийхийн тулд 0-1 интервалд утгатай логистик функц ашигладаг.
Тэнхүү слайдын төгсгөл байгаа шиг X хэвсэгчийн тусламжтай Y хэвсэгчийн нэг утга авах магадлалыг илэрхийлсэн загвар бичиж болно. Энд Y хэвсэгчийн нэг утгад ямарваа үзэгдэл харгалзуулж болох тул тус загварыг үзэгдлийн магадлалыг үнэлэхэд ашиглана гэж ойлгож болно. Логистик функц ашиглаж өмнөх слайд дээр бичсэн загварыг слайдын ихэнх буй байдлаар хувирган бичиж болно. Мөн энд бичсэн магадлалын харьцааг ангилсан өгөгдлийн статистик шинжилгээнд өргөн ашигладаг болохыг тэмдэглэе. Улмаар сая бичсэн тэгштгэлийн хоёр талаас логарифм бол слайдын төгсгөл буй тэгштгэл гарна. Тус тэгштгэлийн зүүн талд буй илэрхийллийг логит гэдэг. Энэхүү үзэгдлийн магадлалыг өөр сансрын үсгчээс шугам байдлаар хамааруулж илэрхийлсэн энэхүү загварыг логит загвар гэнэ. Жишээ болгон оюутан W дүн авахаар саналаа өгөх байдлыг түүний эрцэн оноо ба явцын шалгалтын онооноос хамааруулан судлаа. W дүн гэдэг нь хангалттай оноо авч чадхааргүй болсон үедээ хичээлээ дараа дахин судлахаа тэмдэглүүлсэн дүн юм. Олон оюутны хувьд хичээлдээ унах буюу F дүн авч голч дүнгээ бууруулахаас зайлсхийж тус дүнг авах санал өгдөг билээ. Энэхүү W дүнгийн санал өгөх гэсэн үзэгдлийн магадлалыг өөр хэвсэгчдээр илэрхийлэх зорилго тавьж байтуул үүнд логит загвар тохирно. Тус загварын параметрууд буюу слайд дээр харагдаж буй эргэлсэн тэгштгэлийн коэффициентуудыг үнэлэхийн тулд 2019-с 2020 оны хичээлийн жилийн намрын улиралд магадлал ба статистик хичээлийг судалсан 43 оюутны дүнгийн мэдээг ашиглая. Логит загварын параметруудыг R програмын тусламжтай хэрхэн үнэлэхийг слайд эхэнд харуулав. Мөн өмнөх хичээл дээр үзсэн шиг загварын шинжилгээ хийх тушаалж харагдаж байна. Гарсан үр дүнгээс эрцэн оноо ба шалгалтын оноо хувьсгч хамаар хувьсгчийг тайлбарлахад ач холбогдолгүй гэсэн таамаглалын магадлалын утгуудыг слайд дээр тэмдэглэлээ. Тэдгээрийг харуул эрцэн оноонд харгалзах магадлалын утга нь бидний баримталтыг 0.5 итгэх түвшингээс их байгаа тул эрцэн оноо W үнэлгээнд нөлөөгүй гэж үзнэ. Оюутнуудын эрцэн оноо ба явцын шалгалтын оноог W үнэлгээний санал өгөөгүй ба өгсөн гэдгээр бүлэглээ дундчиг нь бодож үзэхэд эрцэн хувьд бараг ялгаагүй байгаа бол шалгалтын оноод мэдэгдэхүйц нөлөө ажиглагдсан. Үүнийг слайд дээр хүснэгтээс харж болно. Иймд эрцэн оноонд харгалзах атент хувьсгчийг загварт зайлуулж байгаад загвараа ахин үнэлбэл зохино. Ингээд шалгалтын оноог тайлбарлах хувьсгчаар авсан загварын параметруудыг үнэлж олоод хамааран хувьсгч болох W үнэлгээний санал өгөх магадлалыг илэрхийлсэн эргэлзээний тэгштгэл бичдэг. Мөн түүнийг өгөгдлийн хамтаар зургаар дүрсэлж үзүүлв. Эцэст нь оюутнуудад хандаж хэлэхэд хичээл суусан дүр үзүүлээд өнгөрөх нь сансан дүнгээ авах байтугай тэнцэх хэсгэд ямар ч нэмэргүй болохыг анхаарах хэрэгтэй. Логистик хэрэглээстэй холбогдох өөр нэг жишээ авч үзье. Энэ бол хүний дуу хоолойгоор түүний хүүсийг таних явдал юм. Хүүс нь эрэгтэй эсвэл эмэгтэй гэсэн хоёрын янз байх тул бидний авч үзсэн логит загвар үүнд тохирно. Ингээд Kaggle.com сайт дээр хүний дуу хоолой хэмжилт янз бүрийн статистикуудыг хүүсээр ялгаж бэлдсэн өгөгдөл байсныг авлаа. Тус өгөгдөл дээр логистик хэрэглээсэн загвар сургаад улмаар хүүс хувьсгчийг буцаан прогнозлоод наривчлалыг нь тооцож гаргасан нь слайд дээр харагдаж байна. Гарсан үр дүнг харуул логистик хэрэглээсэн загвар нь эрэгтэй хүний дуу хоолойг бараг 98%, эмэгтэй хүний дуу хоолойг ойролцоогоор 97% нь зөв таньжээ. Гинэн Байсын алгоритм нь Байсын зарчимд суурилсан ангиллын алгоритм юм. Бид Байсын зарчмыг параметрын үнэлэлт болон таамаглал шалгах зэрэгт хэрхэн ашиглахыг үзэж байсан. Тухайлбал хамгийн их пастерорын үнэлэлт зэргийг дурдж болно. Харин одоо юмсыг ялгаж ангилахад хэрхэн ашигладаг болохыг үзнэ. Гинэн Байсын алгоритм нь юмс үзэгдлийг бас л хамгийн их пастерор магадлалтай ангид хуваарилдаг. Үүнийг слайдын эхэнд буй байдлаар томьёолж болно. Тиймээс Гинэн Байсын алгоритмд юмс үзэгдлийн магадлалыг өөр бусад сансрын хэсэгчдээс хамааруулж авч үздэг. Гэтэл тэдгээрийн жинхэнэ уялдаа холбоо нь уруугаар байх, өөрөөр хэлбэл x1 хэмжлэг xp хувьсгч нь тухайн юмс үзэгдлийн аль ангид харьяалагдж байхаас шалтгаалж байх явдал практикт өргөн тохиолддог. Иймд уялдаа холбооныхоо эсрэг чиглэлтэй нөхцөлт магадлалыг Байсын зарчим ашиглаж уялдаа холбооныхон дагуух чиглэлтэй нөхцөлт магадлалаар илэрхийлж болно. Тэнхүү илэрхийлсэн нь слайдын голд харагдаж байна. Гэвч тэнд буй нөхцөлт магадлал дотор олон сансрын хэсэгч байгаа тул тооцоолоход төвөгтэй байх талтай. Иймд Гинэн Байсын алгоритмд x1 хэмжлэг xp хувьсгчдыг ck үзэгдлийн нөхцөлд хамааралгүй гэж тооцдог. Ийм гинхэн таамаглалд найдаж ажилладаг учраас тус алгоритмыг Гинэн Байсын алгоритм гэж нэрлэдэг. Слайдын төгсгөл буй томьёог харахад хамааралгүй үзэгдлүүдийн үржирийн магадлал нь үзэгдэл тус бүрийн магадлалуудын үржирт задардаг болохыг санах хэрэгтэй. Өмнөх слайд дээр харуулсанчлан Байсын зарчим ашиглаж хамгийн их пастерор магадлал олох бодлогыг үзэгдлийн перор магадлал ба тус үзэгдлийн нөхцөл дэх сансрын хэсэгчдийн магадлалуудын үржирийн хамгийн их утга олох бодлогод шилжүүлж болно. Ингээд аль үзэгдэл буй аль тохиолдолд харгалзах утга хамгийн их байна вэ гэдгийг олоод чухам тэрхүү хамгийн их пастерор магадлалтай үзэгдлийг явагдсан гэж үзнэ. Практик дээр энэхүү бодлогыг бодохын тулд перор магадлал ба нөхцөл магадлалуудыг тооцоолж олох шаардлагатай. Перор магадлалыг ихэнхдээ үзэгдлийн давтамжаар үнэлдэг. Харин нөхцөл магадлалыг олохын тулд x-ийн хэсэгчийн тархалтыг тухайн үзэгдлийн хувьд чухам ямар байхыг олж мэдэх хэрэгтэй. Практикт x-ийн хэсэгч тасралтгүй бол түүний тархалтыг ихэвчлэн хэвийн тархалтаар авдаг.
Харин дискрет бол хувьсгчийн хутгын тоошрохгүйс хамаарч хэрэв 2 хуудаа авдаг бол бернулийн тархалт, харин 2-оос олон хуудаа авдаг бол мультиномиал тархалт ашигладаг. Иймээс X-ийн хувьсгчийн тархалтыг бэхэлж авсан үед түүний тархалтын CK үзэгдлээс хамаарах байдал нь зөвхөн тархалтын параметртай холбогдоно. Тэгэхээр CK үзэгдэл бүрт харгалзах нөхцөлт магадлалыг олохын тулд тархалтын параметр утга CK бүрийн хувьд ямар байхыг үнэлж олох хэрэгтэй болно. Жишээлбэл хэвийн тархалтын хувьд CK үзэгдэлд харгалзах бүлгийн дундаж ба дисперсийг олоход хангалттай. Жишээ болгон цифр таних асуудал авч үзье. Үүнийг гинэн байсаа алгоритм тусламжтай шийдвэрлэх боломжтой. Эхлээд үүнийг яагаад гинэн байсаа алгоритмаар шийдвэрлэж болохыг товч тайлбарлая. Нэгдүгээрт 10 цифр буюу төгсгөлөг үзэгдэл байна. Хоёрдугаарт цифрээс хамаарч түүнийг бичих байдал, улмаар бичих байдлыг нь илэрхийлэх тоон сансрын үсэгчдийн шин чанар буюу тархалт тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл үзэгдлээс хамаарсан сансрын үсэгчд байна. Мөн тусгай алгоритмыг ажилуулахын тулд цифрийн бичлэлтийг илэрхийлэх сансрын үсэгчийн утгуудыг чухмайл цифрт харгалзахыг тэмдэглэсэн өгөгдөл байх шаардлагатай. Ийм өгөгдөл ямар хувилбартай байхыг слайд дээрх хаягаар орж татан аваад сонирхож үзээрэй. Тус алгоритмыг тусгасан багцууд R програмд нэлээд хэд байдаг. Тэдгээр энийг эгэнд ашиглах бөгөөд суулгах тушаал нь слайд ихэнд харагдаж байна. Гинэн байсны алгоритмыг практикт хэрэглэхэд тулгарх гол бэрхшээл бол сургалтын өгөгдөл бэлдэх явдал юм. Харин бид ийм нэмэлт ажил хийхийн оронд Data Hub-ыг IO сайт дээрээс урьдчилж бэлдсэн бэлэн өгөгдөл татан авч ашиглана. Иймд чанарын үсгчийг фактор төрөлд хувирахаас өөр илүү ажил хийх хэрэггүй болно. Улмаар өгөгдлийнхөө 80%-ийг сургалтын 20%-ийг тестийнх хэмээх хуваалаа. Эхлээд английн зарчим олж тогтоох буюу алгоритмаа сургах хэрэгтэй. Үүнийг хэрхэн хийхийг слайд ихэнд бичлээ. Алгоритмаа сургах гэдэг нь гинэн байсны алгоритмын хувьд перор магадлалуудыг олох, сансрын үсгч бүрийн тархалтыг үзэгдэл буюу манай жишээний тохиолдолд цифр 1 бүрийн хувьд ямар байхыг олох явдал юм. Дараа нь олж тогтоосон английн зарчмаа шалгах буюу сургасан алгоритмаа тестлэхээр бичсэн код харагдаж байна. Эцэст нь тестийн үр дүнг харуулав. Тестийн үр дүнгээс аль цифрыг ямар цифр гэж таньсныг харж болно. Үүгээр өнөөдрийн хичээлээ дуусгая. Иймээс магадлалын онол ба математик статистикийн үндсэн ойлголт өгөх 16 цуврал лекцээс бүрдсэн курс хичээл маань өндөрлөж байна. Та бүхэн магадлалын онол ба статистикийг цааш гүнзгийрүүлэн үзэх, статистикийн арга загваруудыг судалж эзэмшихэд эдгээр 16 лекцээр олж авсан онолын мэдлэг хангалттай суурь дэвсгэр болохыг энэ дашрамд онцлон хэлье.